Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Чиглэл компани бүгд найрамдах Турк улсаас албан ёсны эрхтэйгээр оруулж ирж буй Чагдас брендийг та бүхэнд танилцуулж байна. За эхний бүтээгдэхүүн болох махны машин байгаа. За махны машины маань ерөнхийдөө хэмжээний хувьд овор хэмжээ багтай. Давуу тал гэх юм бол цахилгаан зарцуулалт 1.5 кВт-аар за тэгээд цагт 500 кг хүртэлх машиныг машинд хүчин чадалтай байгаа. За энэхүү бүтээгдэхүүний маань хамгийн давуу тал гэх юм бол энгийн температурд байгаа махыг хөргөөж гаргадаг байгаа. За удирдлагын функц гэх юм бол асаах хэсэг байна. За түүний дараа маань хөргөөх систем байгаа. За хөргөөх систем бол өөрийнхөө хоолойнд байрласан хасах 5 градус хүртэл хөргөөх боломжтой байгаа. За ингэснээр ерөнхийдөө нойтон махыг дулаан температурд байгаа махыг хөргөж гаргаснараа холын замд тээвэрлэх, хүнсэнд хэрэглэхэд аюулгүй гэсэн байгаа. За энэ нөгөө хүүтэн мах байгаа болохоор одоо нөгөө нэн үржих нөхцөлийг маань бас багасгаж өгдөг байгаа. За тэгээд та бүхэн өөрсдөө харж байгаа бол энд хэдэн градус хүртэл хөргөхөөр хүүтнийхээ хэмжээг тохируулдаг байгаа. За тэгээд энэ доод байгаа хэсэг маань бол ерөнхийдөө яг аюулгүй ажиллагааг дэмжсэн. За ямар нэгэн байдлаар махны машинууд маань хатуу зүйл орох, эвгүй чимээ гарах үед бол emergency товчийг зарснаар бүх цахилгаан холболтоос бүрэн салгадаг байгаа. За удирдлагын функц юм байна. За та бүхэндээ одоо угсрах хэсгийг танилцуулъя. За ажиллагааны зааварчилгын хувьд гэх юм бол махаа хөргөх, үгүй бол хөргөхгүй байх зэрэгээс шалтгаалаад махны машиныг ашиглах байгаа. Бид бол одоо давуу тал болох хөргүүрийг ажиллуулж байна. Та бүхэн ямархуу температурт ашиглахаасаа шалтгаалаад эхлээд хөргүүрээ асаагаад бэлдэн. За тэгснээр үндсэн хоолой маань яг одоо хөргөгчний зарчмаар ажиллаж эхлэх байгаа. За ингээд та бүхэн градусын өөрчлөлтийг хараарай.